оршин үний төглөө. Өөртөө хөшрөөд тэгэл явж байгаа байхгүй. Одоо энэ орчин үеийн гэх дуунуудыг 80 90 оных их төлхөө сонсд юм байна. Тэгэхээр сонсохдоо дандаа нууцаар сонсд юм байна гэдэг шиг үү. Тий. Сонин подкастыгаа үзэгчдэд энэ өдрийн мэндийг хүргье. За Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан дуучин Баян Далай бидний одоо хоймор заларч Баяр наадмын тусгай дугаарт оролцож байгаамаа. Ингээд бидний урилгыг хүлээн авч бидэнтэй ярилцах гэж байгаад маш их баярлалаа. Маш их баярлалаа. Тэгээд нийт Монгол түмэндээ за мөн одоо энэ сонин подкастыг одоо яг шимтэн үздэг дуун туртай Монгол түмэндээ энэ өдрийн энэ орой мэндийг хүргье. Одоо Баян Далай дуучны сүүлийн үеийн шин сонин мэдээ үзэгчдэд дуулгаач гэх. Мэдээж одоо тэгээд уран бүтээлч хүмүүсийн хувьд бол тэгэл дуу хоор ерөнхийдөө уран бүтээлийн эрэл хайгуул юм тийм ээ. Тэгээд сая ер нь бол Казахстаны соёлын гавь сэтгэлтэн Улипан гэдэг одоо хүний одоо аялгау мөн Аслбек гэдэг одоо манай бас миний хураа ах байдаг. Тэгээд ах маань нэг тэр Казахстаны тэр казах дууг ингээд шууд орчуулаад дуулахаар жоохон болохгүй байлээ нэг тийм яг нөгөө манай яг Монгол дууны үгийн хайрцаг мэрцгээр ингээд болдгоо. Тэгтээ яг хоёр нь агуулгатай. Тэгээ яг Монгол үг бичээд. Тэгээд гайхамшигтай гэж бас нэр өгсөн. Тэгээд тиймэрхүү бас одоо нөгөө нэг сэдвийг би ингээд баримталтай шүү дээ. Ер нь бол дууны сэдв дандаа тийм өөдрөг гэгээ бүхнийг ер нь Баян Далай ер нь яг ямар хүү юм бэ гэвэл миний ингээд бүх дуунуудыг сонсцоход ер нь намайг ийм хүн юм байна гэж ойлгоно. Миний амьдралын бараг 90-95% нь миний уран бүтээл дуун дотор гэж шингэсэн юм байдаг. Мөн одоо Эрдэнэ Сүх гэдэг одоо ай зохиогч, хөгжмийн зохиолч, соёлын тэргүүний ажилтан дуучин найз минь аялгау, Яруу найр Чотгонбаатар гэдэг Хэргээс цогоо гэдэг фэйсбүүк дээр одоо Батганбаатар гэдэг ер нь болор цомоос бусад шүлгийн наадамд бол ороод одоо тэр авах хэвчтэй чагналууд авцсан одоо ганцхан боловцсон үлзээд байна л гэдэг шүү дээ. Тэгэл найзынхаа олон ч тогдуулсан да. Тэгээд тэр найз маань чон одоо эрхэн 3 одоо гал юмаа гэд. Тэгээд яг нэг хитрхийн урт нэртэй болчих гол дөө. Тэгээд гал юмаа гэд нэрлэлсэн байгаа. Гэхдээ одоо клипнийхэн ажилд бас ороод явж байгаа. Гэхдээ ер нь бол яг нөгөө амны бэлгээс ачтын бэлэг гэдэг чинь гал юмаа гэдэг хэрэг одоо зарим нэг хүмүүс гал төмөр их гараад байна мараад байна гэдэг. Тэгээд лууз ингээд шүү нэг гал малтай холбогдолтой юм болоод байна. Одоо нэр мэр нараа жоохон өөр байж болдгоо юм уу гэсэн юм хүмүүс биччихэд тийм. Тэгээд яг клипээ гаргах үед нь бол нэрэн дээр нь бас ярилцж байгаа. Тийм сонтой байна да. Хэл сонтой байгаа юм байна тийм ээ. Чонато эрхэн 3 гал юмаа. За өмнө бол би өөрийн хөрөгдөх дуугаар их сайн мэднэ л дээ. Тэр дууг чинь одоо шүтэн биширч юм уу, байнгын сонсогч нь гэр бүлэрээ аав ээж эмээ өвөө гэдэг юм уу их дуучин хүмүүс байсан юм байна. Тийм ээ. Тэг яг тэр үед таны одоо хамгийн их үнэнч бишрэгч одоо шүтэн нь эмээ байсан. Эмээ таныг урам хайрлаж хамгийн сайхан үгээ хайрладаг, өрөөдөг байсан. Ар бол өрмөөрөө мялаадаг байсан гэх. Тэгэхээр тэр дурсамжаасаа яриач. Дөнгөж нэг тэнгэрээс буугаад ирсэн амт юм биш, газраас сурж байгаа цэцэг биш. Алтаа оноо бүхэл зүйлийг одоо давхын даваад шантартаар шантарчаас үе байдаг. Гэхдээ ер нь яг энэ бүхний минь араас нөгөө нэг чи болохгүй шүү, чи тэгэх ёстой шүү гэдэг нэг хаста миний одоо яг дотор минь үргэлж нэг хадаастай байдаг юм бол одоо миний эмээгийн одоо намайг одоо өсгсөн, хүмүүжүүлсэн тэр байдал, тэр хэлжсэн үг нь өөрөөр бодогддог байхгүй. Тэгэл нэг онгоцны жолооч болно гэж бас их боддог байсан. Тэгээд тэр ч одоо 2099 онд үлээд нэг онгоц амар хаваарт ороод. Тэр үе за Баян Далай миний хүү яаж н онгоцны жолооч болох хэвээрээ үздэг. Одоо болно гэсэн. Тэгээд онгоцны жолооч болохоо болчихж байгаа шүү дээ. Тэгээд спортоор яваад яг тэр үе бодохоор гой санагдтыг. Ингээд касетны хөгжим ингээд тавиал ингээ хуулаад зурагтаар газдаг дуу явна. Шууд кассетийнхаа хөгжмийг ингээд дараал дууг нь бичиж аваад сурдаг үгийг бичдэг гэсэн. Тэгж яагаад манай эмээ яг 5 дугаар ангид байхад надад ийм улаан балаар золгож хийжтэй өсвөл гэсэн.
Тэгээ харц гэдэг байдаг шүү дээ. Хоёр сайхан нүднээс чи энэ хоёр дуу ингээ надаа ингээ бүтэн бичиж би 5 дугаар ангид энэ хоёр дуу бүтэн сурж ирсэн. Тэгэл нөгөө гол нь эмээдээ зориулж одоо тэр орныхоо хөшгийг нээж хагаал дуулаад тэгэл 2 3 борцгоор сагнуулаад тэгэл дуу хөгжмийн багш маань нэг л тийм урлагийн хүн болохгүй те солгоо хоолойтой гэсэн байдаг. Эмээ нь болохоор энэ орчлонгийн хамгийн сайхан дуучин бол миний хүү энэ хороогийн одоо миний хүү шиг сайхан дуулдаг хүү хаана байна гэдэг. Эмээ зөв хэлээд байгаа бол оо манай багш зөв хэлээд байгаа бол тэгэл яг сонголт ирээл урлагийн хүн болъё гэсэн чинь манай ангийнх намайг чинь гайл дотор ангид оруулж тээ. Тэгэл гайл дотор ангид ороод 1 жил болоод манайхан чинь миний хүү гайл дотор ангид сурж байгаа л гэж бодоод байгаа. Би аль хэзээ нөгөө сургуулаа орчихсон шүү дээ. Дорногой аймгийнхаа Саранхой театрт дуучин одоо шалгаж авч яах гэхээр очиж шалгуулад орсон. Аз болоод тэнцээд гэгээ одоо би боддتي энэ хүүгээ дуучин болгоны нутгийн вин нэрийг гаргаад явах одоо сайхан уран бүтээлч болохыг хичээд авсан. Тэнд нэг сайнд нь ч аваагүй л байгаа л та. Би ч тухайд бас тэнцсэн баатар бас ундаг яваад байгаа шүү дээ. Саранхой театраас таны одоо тэр ихийн сэтгэл гэдэг дуу анх хийчихсэн юм уу? Тэгээд тэр дуу эмээдээ зориулсан даа. Оо тийм үү. Наваа ингээ оюутан байхад манай эмээч одоо миний ингээд баг 2 хурууг нийлүүлэх нэг одоо нэг хурууны юм бүдүүн одоо юу гэмтэй нөгөө мойног юм бороолцсон. Тийм бал одоо яаж бараг барьж юм бичмээр юм дээ гэд. Тэгээ нэг навчтгээд ийм нэг борцог тохойд гарсан байсан. Тэгэл тэр борцог бүр ингээ хугалж дийлэхгүй болтол хадгалаад надад. Би нөгөө сургалтын төлбөрийг хийхин тулд нөгөө манай дорногой нутагчин 70 60 чинь нэг жонш машины үйлдвэр ихтэй жонш хийгээд явчихсан. Тэгээ жоншин дээр ингээ байсан чинь надад тэр нөгөө нэг уутан тэр нөгөө борцог юм хийгээд ийм загтал бичээ явуулчихсан. Цалингийн зээл аваад тэр их сэтгэлд дуугаа хийжсэн юм уу? Тэгээд тэндээс ингээ юу харагдаад байна гэвэл шүү дээ. Нөгөө ерөөс ингээ залуугийн те ингээ нэг юм уран бүтээлсэг гэдэг нь л айгүй харагдаад байгаа байхгүй юу. Тэгэхээр ер нь л зүгээр юмд чи ингээ за яг би нэг дуулчий гэл ингээл явдаг хүмүүс байж тээ. Гэтэл бүр ингээд одоо сэтгэл зүрхээ зориулна гэдэг юм. Эсвэл тэр имээ тэгжих нөлөөлсөн үү? Энийг би бүр зориуд асуумаар байгаа байхгүй юу. Тэр цалингийн зээл аваад зөвхөн тэр уран бүтээлийг гаргахын тулд зүгээр нэг зүрх зураал тэгэл ловё гэж үчээл нэдэр ингэж ингээд хөөрхөн цагтл магтл аавн тий гой дуулдаг молдог тий цагаан бичагтай ах гой дуулдаг тэр дүүнэр бүнрээс хөөрх юм ирнэ. Гэхдээ тэр чинь нөгөө нэг бас нэг айгүй гоё юм хүний нөгөө сэтгэлийг одоо цэцгийг одоо услаа тавиал ургаад одоо ингээд идэг адилхан айгүй гоё нэг тийм урам айгүй байсан. Тэгээд нөгөө эмээ мэн бол ерөөсөө миний одоо ч гэсэн намайг энэ тэнгэр дээрээс хараад үргэлж одоо ингээд одоо яг өвдөглөх гээл ирүүл ингээд улаавцаар дэш ингээд өргөөл хүүгээ ингээд дэмнээл байгаа гэдэгт бол би айгүй итгэлтэй байдаг. Ингээд ер нь зүудэнд ч орж ирдэг. Одоо эмээдээ зориулсан тэр дуу тэгээд би нэг найзуудтайгаа нийлээд мөнхийн холбоогийн хамтлаг байгуулад тэгээд тоглолттой хийгээд алцгсан байна. Ер нь бол тэр дөрвөн мөртийг та хэлж өгч болох уу? Одоо эмээгийнхэн тэр нэг дуу болгосон дөрвөн мөртийг тэр юу штэ одоо яг үчийн саранда сүүгэн өргөд үүрийн гэгээгээр дээжийн өргсөн үрээн хүлээгээд суугаа миний ичи гэдэг одоо би нөгөө миний ичи болоод байгаа байхгүй. Манай эмээ нь болохоор нэг үчийн саранда намайг даатгаад үүрийн гэгээгээр сүүгэн өргөд үрээн хүлээгээд суугаа миний чимэн гэд одоо ингээд дууны юу болгоод намайг болгоцсон байхгүй. Би 5 дугаар ангид байхдаа манай эмээ надад ганс авч өгöd би ганс тавих татчихсан хөгчөд. Тэгэхээр одоо асар ирэх байгаа зү. 5 дугаар ангид ганс тавих авч өгнө гэдэг чинь одоо ер нь бол энийг зөв утгаар нь ойлгоорой бас энэ үзэж байгаа хүмүүс те бас хүүхдүүд тэгж болно гэж бас гэж байгаа юм биш шүү. Тэгж их эрхлүүлдэг байсан. Ер нь ингээд амьдрал баялаг юм байлээ. Сэтгэл зүв ер нь бодол биелэлээ олдог гэдэгт бол би итгэдэг. Тэгээ шөнө унтахынхаа өмнө гэл од таалал гадаа те гадаа оноо шүү дээ. Малтай өссөн би ч яг хөдөөд орон аймгийн 70 царлан сум бичиг төгт өслөө шүү дээ. Олон гашууны анхаар гээд тэгээд ингээд сайхан тэрэг мэрэгэн дээр ингээд хонох гадаа хоноол одонд саранд 7 бурхан одод те хүслээ шивнээл баруун талынхаа оймсыг дэрэлж хонол
хүсэл нь биелдэг. Гэрлээл хана шүү. Тэр бүхэн тэгээд эмээгийнхэн тэр их сүсэл залбиралтай нийлээд тэгээд та сайхан дуучин болжээ. Гэтэл дөөрийн дуучны анги төгсчөөд яга нийтийн дуу руу орсон юм. Энд чинь бас сонь те. Яг бол дөөрийн дуучны чинь манайхан про гэл нэг мэрэгжлийн ингээл аяух тэгдэг штт. Мэрэгжлийн. Гэтэл нийтийн дууч ч одоо зөндөөл байж штэ гэл бас тэгж нэг хамааруулж ярьдаг. Гэтэл яагаад ийшиг ингээд орцсон юм бол бүр салшгүй холбоотой манай ах эгчээр байдаг л да. Бацааргал нарна гэдэг хоёр намайг 9 10 дугаар ангид би гой сүмбэрт ирж 10 жилээ төгсөж хахад тэрний 5 давхарт нь надад ийм том ийм караоке аваад өгсөн. Ийм өндөр хоёр яригч нь ийм өндөр. Тэгээ дундуур нь ингээ CD плеер ингээ уншаад CD караокетай. Тэгэл би чи өглөө хичээлдээ бол өдөр ирээл ах эгч нар ажилдаа явчихна. Би тэр 5 дахрыг нураад байсан даа. Бодоолтон болдог байсан. Тэгээд тэр хажуу айл тэр дуудлын айл мэл миний дунд дуртай болсон юм уу? Мэдгүй ер нь бол гомдлахгүй. Тэр хэд их хоёрдог байсан юм уу гэдэгхгүй. Ер нь бол тэгээд яа нэрээ одоо яг энийг бас ярих бас гоё байна. Хөдөө мөдөө ингээ хонь мэл хариулаад адуу мадуун дээр явж захтаа ингээл морин дээр бас дуулна. Би одоо боддог байхгүй. Би яг зөв дуулдаг гэсэн юм болоо дуулдаг гэсэн. Мэдгүй ер нь зохиогоод энэ төр дуулдаг гэсэн гэж магадгүй. Яг тэр нэг зохиогчтой л дуу байгаа шүү дээ, тий. Зохиолын дуу, зохиогоогүй дуу гэж ер нь байхгүй шүү дээ. Хипхоп дуу ч гэсэн тэр юмыг зохиолж байгаа шүү дээ, тий. Тэгээ зохиолын дуучдаг гэдэг ер нь зохиогоогүй дуу гэж байхгүй шүү дээ. Яг гоо тэр бол стил жанраараа л өөр болгосон шүү дээ. Тэгэхээр ер нь би бол энэ ямар ч жанрт баригддаг байсан байгаа байхгүй. Хамтлаг зохион байгуулад өгүүлчихнэ. Дүү мөгийнхаа өсний найранд орчоод ерөөл магтаал хэлчихнэ. Араа л уртын дуудуулдаг байсан. Тэгтээ бас дуулна шүү. Зохиод бас авна шүү. Одоо манай удам гэдэг бол мэдээж байгаа. Тэгээд араас нь дэмжин гэдэг байгаа. Тэгээд дараа нь мэдээж яриг сум орон нутаг, аймаг, тэгээл найз нөхөд ер нь санамсаргүй ирсэн хүмүүсийн тус их байгаа. Бүгдээрэнд нь л одоо яг иймэрхүү явж байгааг минь хараад одоо бас баярлдаг гомддог байх. Одоо энэ одоо бие тооцсон бас. Уул нь би бол яг хэвээрэл байгаа л та. Эмээ гэдэг бол одоо таны хувьд маш их үн хүндтэй хүн байна. Тэгээ насан турш ээж гэдэг үг. Энэ үгийг сонсохоор би ч нэг аваарт ороод аваар нь ч яг би нэг 100 айлын тэнд нэг караоке дэр н ороогүй караоке ч байхгүй дээ би ер нь. Тэгээ одоо ер нь бол тэгэл залуу насаар л өнгөрөөсөн. Тэгээ явжсэн чинь нэг сайн болох гайгүй юм л да уулна л хоёр эмэгтэйг нэг хитэн хүмүүс ингээл цүнхүүх авах гэж байгаа юм аа туслаараа ихээр л очив. Уулна байлгээд. Тэгсэн чинь толгойн ард одоо энэ сөрөн нь шүү дээ. Тас гэл явцлаа очдөг дээ. Очод өгсөн байл л дээ. Тэгээ энэ гардаг өр маань машин гараа явцсан байхгүй хоёр гардаг өр. Би ээжэл гэжсэн юм ер нь бол тэгэл нулимс гараал ээж яах ч мэд. Тэгсэн чинь нэг айлц ирдгийг. Хөө ээж сэрчлээ нөгөө хүн чинь гэдэг гэж байна. Хөдөлгч болдгоо юу чинь нөгөө нүдмд анаатай гардаг өр машин гараал явцсан юм билээ л. Тэгээд нөгөө нэг нөхөр нь намайг гэртээ авчирсан юм билээ. Тэгээд нөгөө 70 давхар тавьж хаяа гэжсэн юм билээ л тэ намайг. Тэгээд нөгөө эмнэлэг дуудвал цагдаа дуудсан, цагдаа дуудвал эмнэлэг дуудсан. Тэгээд нөгөө айл хэрэгт орох гэдэг шүү дээ. Би чинь тэр хүмүүсийг танихгүй, тэр хүмүүс чинь намайг танихгүй. Тэгээ одоо хаяа гэж хэлсэн. Тэгсэн чинь хэрэгцсэн. Тэгээ тэр айлч би чинь баг нэг 14 хоног хэвтэрдээсэн шүү. Тэгээ эмнэлгээр явчихсан. Тэгэхээр тэр хүн миний бас л айгүй сайхан ээж минь байдгийг. Өстой айгүй сайхан. Яа тэр хүн намайг бас л миний намайг төрүүлсэн ээж, их барьж авсан ээж. Тэгээ ахаад амьдруулсан ээж минь тэр бас нэг юм байдаг байхгүй. Би их баярлж авдаг. Би өөрийнхөө чадах хэмжээнд тэр хүн бүхэнд их чадлаараа тусалдаг. Би ч нөгөө нэг тийм тусламжийн байгууллагаас биш шүү дээ. Би ч амьдралтай, гэр бүлтэй тий. Гээл бас л банкны үүрэгтэй хийх гээл. Тэгээ нэг хүмүүс айгүй их тийм нэг мөнгөөр энэ хардаг тий. Тийм их хүмүүс ч гэсэн одоо жишээлбэл бямж байгаа аваатынхаа гэр бүлд ч гэсэн би туслаа л явдаг. Томоо орон нутгийн одоо ойтой би сая очиж таньдгийн тоглолт хийж өгчөөл энэ гэсэн. Тэр очиж аван чамруугааг дуулсан. Тэр одоо би хүмүүст мөнгө төгрөгийг өгөөл цалингийнхаа оронд л авсан. Гээл одоо хүмүүс янз янзаар ярьдаг. Энэний завсраар хэлгээд. Тэгээ бас ингээд манай найз бөөрийн дутагдaltaй одоо тэр эмч маань мэднэ л дээ.
хамт ингээд сайхан ингээд одоо нэг оюутан байгаа ч одоо бид нар ч ингээд сайхан бас ингээд ууж идэж мэтэлээ яваа шүү дээ тийм ээ. Дарвал. Тэгж явдаг юм найз маань бас ингээд бөөрнө төтөлтэй одоо бас тэнгэрийн оронд байгаа л та. Болсон. Тэгээ би бөөрөө өгөх гээд очисон байхгүй. Тэгсэн чинь нөгөө эм чинь итгэдэггүй. Үгүй миний хөө гарчаа гээд. Тэгээ миний энэ манай энэ хөө жоохон яатсан байна. Өнөртүүлсэн байна. Миний хөө болохгүй. Нэмлэг өснөр чинь бөөрий чинь ингээ хүнд өгч болохгүй. Гэтэ бүүр мөр одоо худалж авахгүй. Би зарахгүйгүй зүгээр найздаа өгөх гээд байна гэсэн чинь гаргаа явуулаад болтгоо. Тэгээ ээж нь намайг нөгөө манай хүүг уруудтаад байдаг гэж жоон дургу. За гараа тавил. Сэтгэл тавгүй байл одоо миний хүү хашаа яв нөгөө хойд айлынхаа нөгөө хэд мэд дээр очмооч. Үгүй би бөөрөө өгөх гээд байна. Үгүй сайхан сэтгэл гаргах гээд бүхэл хүчин эд хэрэгтнээ өгөх гээд байх чи ойлгохгүй. 3 хоног гадаа байсан би. Нөгөө эм чин намайг бүр сүлдээ. Энэ яг өгөх гээд байгаа байна гэд шинжилгээ өгсөн чинь яг тэгээд шинжилгээ нь бас тохироогүй байхгүй. Аа, донор болоо. Тэгээд ээж нь тэрнээс хойш надад маш их баярлаад. Тэгэхээр ер нь хүний ээж гэдэг хүн ийм агуу юм байна. Тэгээд одоо тэр хүн хүүгээ алдаад одоо бас миний ээж шиг явдаг. Миний амьдрал бас кино шиг шүү дээ. Кино шиг юм байна тий. Кино хийн гэдэг одоо зохиолд норцсон юм шүү дээ. Тийм үү. Тий, энэ бүр үнэн бодит болгоо явчихсан шүү. Зүгээр би өөрийнхөө гэдэг байсан чинь нэг үгийг бичсэн манай Баярцангал ах маань би өөрийнхөө гэдэг нэрээ одоо өөр дээр ингээ авцсан. Би өөрийнхөө гэдэг киног бол одоо тэр хүнд мөнгө төлөх болох гэдэг. Тэгэхээр нь одоо зүгээр жишээл би гэдэг нэртэй кино хийчих тийм үү. Гэтэ энэ бол нэг мэдээж бас нэг хугацаатай. 3 жил. Тийм хугацаа байгаа. Хөгжмийн хүн биш зүгээр сэтгүүлч хүн учраас танаас асууж байгаа штэ. Би өөрийнхөө гэхээр энэ дуучин одоо мэдээж Монголын гавьч жүжигчин одоо Монголын хайртай дуучин Бямжав хагсан тийм ээ. Хагсны аялгау гэд ингээд хүмүүс мэддэг. Тэр дууг ингээд дуулах зөвшөөрөл авчингуутай зэрэгцээд таны гэр бүлд бас ээж нь өвдсөн, аав нь осолд орсон, эмнэлэг дээр аавда энэ дууг дуулж өгсөн ч гэдэг юм ингээд бас нөгөө гүнэг зовлон бас давхар явж исэн юм байна. Тэр болгон дагаж явсан учраас энэ дуу илүү их хүмүүс төрсөн болов. Баяндалаа гэдэг хүний бол яалтчгүй тамгалсан энэ хүний л дуу гэдэг нь бол одоо өнөөдөр ингээд олон түмэн зөвшөөрөгдсөн тийм ээ. Тэгэхээр энэ дууныхаа түүх рүү хоёулаа орвол тий. За эхлээ сайхан нэг нэрээ. Би өөрийнхөө дуу болон очиж он чамрууга хайрын зураг дуун давилсангийн хайр учрал минь гэдэг ингээд олон сайхан дуунуудын минь тэр олон дуун төртөө Монгол түмэн сонсож намайг дуучин гэдэг нэр алдрыг өгсөн байх шүү дээ. Сая бол жишээлхэд одоо би нийтийн дууны Гран При гэдэг одоо хамгийн олон хандлттай, татан авалттай, сонсогчтой гэсэн одоо тийм нийтийн дууныхаа шилдэг нь болсон. Одоо тийм цом Гран При шагнал авсан. 21 жил болж байна шүү дээ би чинь ингээд ер нь анх дууны уран бүтээл рүү ороод намайг айгу хүмүүс нөгөө фэйсбүүкийнхаа зурагнаас жоохон өөр юм жоохон царай муутай шүү дээ би чинь тэгээд нөгөө зураг шиг л гэж бодоод тагш байгаа юм л да. Тэгээд би хэлдэг байхгүй юу. Зураг бол зураг. Тэгэхдээ зураг шиг үлгэр шиг кино шиг амьдрал гэж байхгүй. Ер нь энэ маань бас миний яг бас нэг эмээ маань нөгөөд болоод тэгэл одоо айгүй олон зүйлүүд ингээд авахцаал. Тэгэхээр яг нэг сэтгэлийн хүч гэж байгаа ш тий олонний хүч, олон сайхан найзууд юм байна. Одоо софт музик студио одоо манай Воентлэр найз. За тэг ямарчин баа гэдэг чинь л хүндөө. Ер нь яриад бол олон гоё уран бүтээл юм байна дэмждэг. Манай ангийн одоо 8 жилийн маань ангийн одоо инхүү шатгоо тэгэл 10 жилийн манай Оз Сүрмөө гэдэг гэл. Одоо ч гэсэн тэнгэрээс харж байгаа манай эрхэм ах одоо Бямжав ах маань ч гэсэн ингээл ах нь залуудаа яг чамтай одоо адилхан ингээд хөсөл тэмүүлэлтэй зоригтой явахдаа аав ээжигээ би чам шиг ингэж асарч байгаагүй ахт нь маш их таалагдж байна. Өстой гоё байна гэл. Одоо хэдий эмээ мэн өөд болсон ч гэсэн намайг ахаад нэг хүмүүс тэрврээд авцсан байхгүй. Тэгээ хинэн мэддэхгүй хаягнаас аявихт оромжилдог. Тэгээд хийж байгаа хүмүүсээ аявих шүүмжилдэг. Тэгэхээр нөө хин юу ч хийхгүй байгаа бол таны хин ч шүүмжлэхгүй гэдэг шиг л. Би сая нэг 3 хоногийн өмнө манай Дорногов руу явчихсан чинь нэг том тэрэгнүүд айгүй их нэг хажууд тийшээгээ нэг засмал замаасаа хайлаад нэг оочоод. Тэгээд ингээд айгүй их аваар усал бүр ингээд тутагшаага бүр амар аваар гарцсан байгаа байхгүй юу. Зүгээр ер нь жолооч нараа
гэрлээ шилжүүлчихээ. Тэгээд мэдээж соёлтой боловсон оролцох хэрэгтэй л доо. Замаараа ганцхан бийж биш бид бүхэн бүгдээрээ гэрлээ шилжүүлээд тэгээд том тэрэгнүүд хоорондоо уралдаал замын голоор энэ төр явна. Тэнд эмнэлгийн тэрэг яаруу тавьчих байгаа байхгүй юу? Тэр чинь нэг том тэрэг 20 мө 30 милтэй байгаад байгаа байхгүй юу? Олон тэнд хүн өөх гээд эмнэлгийн тэрэг яараад шүү дээ. Тэгэхээр л би зүгээр бодлороо л өөрийнхөө л бодлыг хэлсэн. Ахаад нэг хажууд нэг өөр нэг зам гаргаад явуулчвал ер нь яасан юм бол тэгвэл ядаж энэ засмал замын эвдрэл багасна. Осол аваар багасна. Тийм ээ? Нэг иймэрхүү үднээс юм хэлчихгүй. Тэгсэн чинь зүгээр хэлтүүд болгоор юм яриад дамжлаа. Та нар одоо олонний нүдэн дээр байдаг ингээд үг дугаар хэлгээд идэх байхгүй юу? Тийм шүү дээ. Нөлөөлөл тий. Нөлөөлөд нэг юм ингээд хэлэх гэхээр чи юу вэ? Ингээд байдаг. Чамаас өөр хүнд ч юмөр би Чамийн хэнцэр цэцэгсий тэгээд залуус ингээд дурлана тийм ээ. Тэгэл тэр бүсгүүчүүд энэ баянлаатай бүтэхгүй байна гэж хайддаг байсан юм шиг байна. Гэтэ одоо би хайцсан явдсан шүү дээ. Намайг хайцсан гэж хэлдэг шүү дээ. Өөрөөсөө тухайд энэ сайхан уудагаар одоо энэ ч одоо яаж амьдрандаа хөрөх юм энэ ч одоо бүтэхгүй гээл одоо хөрөх юм орхиол явсан байгаа шүү дээ. Тэгээ өөрөөсөө ч хэлжсэн тухайд би тэнийг биш шүү дээ. Тэнгүүд одоо тэгээд хэлсэн юм ийм гоё мундаг дуучин болчихно гэж яаж мэдээ. Надад нэг боломж байгаа юу гэж. 10 жилд би миний ойноос л гүдгээс энийг ингээд яаж сайдулчих гэж мэддэг гэдэг шиг яриад. Тэр шиг яаж ийм сайхан дуучин болчих юм гэж юу? Хүн туслах их дуртай л да. Ер нь хүн тусласны буруу гэж байхгүй гэж боддоо шүү дээ. Юм бүхэн ер нь яг би бол одоо ч гэсэн ирээдүйд ч гэсэн одоо өөр хүүхдтэй ч гэсэн найз хүүхдтэй ч гэсэн би хэлдэг битээ хариу нэг. Тусынхаа хариу туслал бол туслалсан. Танд тусаач нэг тэр хүн яриад явуул явчих. Тэгээс би тэгсэн гээд нэг тэр ч утгаар би сая тэр нэг бөөр мөрөө ингээд бодсон гээ би юм дурсчихж байгаагүй би сая л одоо үнэхээр бас нэг яагаад гэвэл тэр ээж гэдэг үг те тийм л утгаар надад нэг би ярьлаа хэвээр. Түүнээс би нэг баатар болох гээд мундаг болох гээд юм. Хүмүүс энэ чайг бол буруу одоо намайг яа байнлаа бодлаа тэгээд pop руу тийм л шүү дээ. Тэ. Тэр яг нэг сөрөг хүмүүс нь л тийх бах. Цөөхөн одоо нийгмийн нэг бахаа нэг тийм хэсэг байгаа даа шүү дээ. Дийлэнх нь бол айгүй эрэг байгаа гэж хараад байгаа шүү дээ. Би хипхоп дуу одоос дуртай шүү дээ. Дуртай дундаа дуртай би сонсоол явж. Тийм шүү дээ. Тэгвэл настай хүний дууч хэлвэ лээ. Хүний төглөө. Өөртөө хөгшрөөд тэгэл явж байгаа байхгүй. Одоо энэ орчин үеийн гэх дуунуудыг 80 90 оных их төлхөө сонсдсон юм байна. Тэр сонсохдоо дандаа нууцаар сонсдсон юм байна гэдэг шиг үү? Тий. Сонсдсон байж тээ тэт чи гэдэг шиг. Тий. Намайг тэгсэн шүү дээ. Сая хэдхэн хоногийн өмнө. Ахаа нөгөө та нөгөө би өөр нөгөө очиж байгаа нөгөө хайрын зураг мураг гэд тэрийг дуулдаг юм биш. Таныг юу таньдгүй нэр чиж мэддгүй шүү дээ. Ачи явандаа бүр их мэддэг болно гэдгсэн чинь мэддэг болох үе та байх үхэн. Би байхгүй ч гэсэн миний дуу байж гинэ гэсэн. Тиймдээ тийгээл явсан өрхий. Өгсөж өрөөдөж хаяа бүдэрч хүний амьдрал Орд тунагцсан хой тавилангаа Өдрөг амьдрнаа Би айгүй хэцүү зүйлийг хүсэж байсан байна гэд нэр хүнтэй зоргоороо явж болохгүй айгүй хэцүү байхгүй. Тэгээ би өөрөөр гэдэг чинь би эмээтэйгээ өссөн намайг ч бурхан дээр гарсан бурхан гэдэг байсан шүү дээ. Тэгээд миний хүүгийн толгойноос нь үснээс нь нэг ширхэг унах юм бол очиж шүү гэдэг миний эмээ чинь тэгээд тийм хүн байсан шүү дээ. Тэгээд одоо тийм хайранд өссөн. Би ч ингээд эмээдээ гомдож монтоол нөгөө нэг чихэр борцог авч өгөхгүй ч гэдэг юм уу. Гэт гэрээсээ гараад хаалгаа саваад гаргаад мө гэрмэн зүгээр ингээд навтас гэдэг. Тийм хүчтэй савлаа. Тэглэгүй яах юм. Тэгэл одоо бодд юм а тэгээд нэр намайг би энэ нэр нь миний өвөө миний нэрийг өгч ийсэн гинлээ. Баян далаа гэж. Тий, тэгээд би тэр ингээд сая одоо ингээд тэр аваар осолд ороод ч юм уу тий.
бас л юуч болоод болохоор л байлаа шүү дээ. Бас л амьдрах хэрэгтэй байсан юм шиг байна. Тэгэл энэ би өөрөөр гэдэг дууг дуулах хувь тавилантай. Тий, хувь тавилан. Азтай шүү дээ. Их азтай хүн байхгүй. Манай их ч ингээ галын уртл руу ингэж унаад. Тэгээд тухай яраад 12 хоёртой байх болоод тэр их чигээ би айрг уцсан. Цаансаар шинэлээ явж байгаа ч одоо би айрг марг ууцсан байж таараа шүү дээ. Тэгээ нөгөө их чигээ эмнэлэг рүү аваалах гэжсэн чинь цагтаа зогсоод Төв аймгийн постн дээр тэр айрг марг ууц явжсэн. Тэгсэн чинь тэгээд автан гэдэг 111 торт юм лээ. Тэгэл явцгаал бүгдээрээ нөгөө суугаал нөгөө тоо авах гайл нэрийн дуудсан чил Баянзаргалын Баян далай миний дуу яваад дуусчих намайг дуудсан чил тэнд бас 100 гаруй хүмүүс бүгд над руу харж байгаа. Яад тэгээд би юу нэг хичдэггүй шүү дээ санаа зовтгүй шүү дээ. Ямар нэг тэнгэрийн амтан шиг байд. Эсвэл нэг тийм цав цагаа өөх өндөг шиг болт юм хүмүүс. Би юу нэг авууж ицсэн мэ заалдсан, онсон, хайсан, аягдсан. Миний хаян чиж юу байх вэ? Би нэг тийм хаяхаар царайтай ч хүн биш. Манай ерөнхийдөө нөгөө сургалт явуулдаг бас нэг бямба гэдэг нэг хүн байсан. Тэр тэгсэн чинь миний би өөрөө гэдэг дууны мөр болгон дээр нь тэр одоо саатуулагдж байгаа. Одоо өсрэл нэг 7 хоног би чинь нэг 9 хоног өнтер гарч байгаа шээ. Тэр хоногт чинь 3-4 сургалт болж байгаа байхгүй. Тэн дээр миний дуугаар сургалт авдаг. Өөрийнхөө дууны сургалтанд суцсан шүү дээ. Маш сайхан амьдралыг хүсэж байдаг. Гэтэл тэр эд хөрөнгө чинь бол яг сайхан амьдралын үндэс биш юм байна. Бүр сэтгэлийн амар амгалан юм байна гэдэг одоо хүмүүс бас ойлгоод эхлээд байна гэдэг. Ковидын ард дээр л ойлгосон. Би бол одоо тэгэл тэр аварт ороо хэвтэрт ороод хагас жил мэл хэвтэрт байсан хонхоо те нэг 10 галгаруудтай зүг тариураач нэг 9 ийм шат байгаа шүү дээ. Тэн дээр би 2 амарч гардаг байсан шүү дээ. Бүр өргүү болцсон гэж наваад гэсэн. Тэгээд ер нь л тэг хүн уйлдгэл юм л байсан. Зузаанч дээр байсан тэрийг нэвтэртлээ уйлзлээсэн би. Одоо яг Баян далай гэдэг дууч уран бүтээл Казахстан казак гэдэг нэг тэр шиг одоо би тэр эрэл хайгуулыг хараад байна л да. Тэгэхээр тий гайхамшигтай гэдэг дуучин. Тэгэхээр цаашдаа бас өөр олон уран бүтээлийг тийшээгээр нь төлөвлөж байгаа юу. Тийшээгээ жим байсан чинь одоо ер нь зам болох гээд байна уу. Тий зам болцсон. Одоо ерөнхийдөө би очиж амжихгүй байна. 2-3 том тоглолтод өргөгдсөн. Энэ яг бас одоо л хэлж байна. Түүнээс хитрхи их юм нөгөө ярьцгаар биелэлээ болох нь удаашрчих юм. Би ер нь бол нэг эмнэлэг байгуулах мөрөөдөлтэй юм. Одоо киногаа хийн. За тэгэл болно даа. Тэгэл цаашаа ингээл мөрөл цогсохгүй шүү дээ. Тэгэл дандаа гээл ингээл явах байх. Чи түүдэг галын хажууд нэг бадаг айлж өгөх тийм боломж байгаа юу? Тэгээ манай юу Бадамжиргийн гам болд гэдэг манай Дорногов аймгийн хөгжмийн зохиолч ах маань байдгийг. Тэгээд төмөрч өдрийн шүлэг 18 нас гэдэг одоо олон жилийн өмнө зохиогдсон доо да. Яг энэ одоо бүх зүйлүүдийг ингээ харахад давхад бохож хойжгүй айлмал чин танаах дайнд ганцхан зурхгүй сэтгэл малчин таних гэх тийм ээ. Тэгээд одоо 18 нас гэсэн дуугаараа Айдууны минт тэгшүүлье. Зэрэглээд талда чамтайгаа уучраад зүггүйхэн хайраа цэцгэн дунд нээсэн уртын дуу аялж ганцг согсолзуулсан зэл тастуулж усголынхноо шуугуулж явсан урагтай дуулах 18 нас унсан ч уйлмааргүй тэр жилийн наадмаа дээлийн захамшгин надтай цуг хилтийсэн дэггүйхэн хайраар наадамштын дунд хүлээсэн дангийн даваа шовтөрч бөх болсон эрийг дахиад ирээрээ гэдэг нулимстай үдсэн хайраа урагтай дуулах 18 нас унсан ч уйлмааргүй тэр жилийн наадмаа гэж. Баярлалаа. Унсан ч уйлмааргүй тэр жилийн наадам гэж байна. Унах бол ерөөсөө хамаагүй. Тэр наадамд очих гоё, тэр наадамд барилдах гоё тий.
Тэгэл одоо энэ спорт гэдэг энэ бас гоё байсан бүх гэдэг ч одоо бас сайхан шүү дээ. Гоё тоо шүү дээ. Жилийн нэр нь Монгол наадмынхаа гоёлыг сонгосон байгаа юу? Тий одоо манай ер нь бол үндэсний өв соёл гэдэг бол тийм ээ мэдээж хэрэг одоо дээл хувцас мандах төрийн малгай, бүтэх төрийн бүс, тий дэвжих төрийн дээл гэдэг. Тэгээд одоо манай одоо зөвхөн одоо миний ил гэхэд одоо сайхан хамтардаг намайг дэмждэг холон брэнд гэдэг одоо энэ сайхан гутал юм байна одоо ингэ. Сайхан одоо шууд одоо энэ гутал бол одоо би л өсөж байна та. Сайхан өөртөө хийчихнэ. Гар боллаараа өөртөө. Айгүй гоё нарийн энэ. За одоо энэ миний энэ дээл энэ малгай бүсийн трийг бол одоо GP Fashion гэдэг одоо яг үндэсний хувцсны одоо дэлгүүр байгаа. За. Тэгээд тэр дэлгүүрийн хамт олон маань өөртөө ойн. Гол нь өөртөө ойн. Тэр нь хамгийн гоё. Хөөргөний дайлан одоо бүх төрлийн байгаа. Тэ баяр наадмынхаа болон одоо 8 сард 20 найрын сар эхэллээ. Тэгээд 20 найрынхаа гоёлыг одоо GP Fashion-ээс болон холон брэндээс одоо сонгоод аваарай гэж та бүхнээсээ хүсэж байна. За тэгвэл баяр наадмынхаа гоёлыг сонгоцсон л байгаа юм байна. Сумын наадмын тэр тод дурсамжууд танд байдаггүй ер нь. Одоо ингээд бүр тод үлдчихсэн. Одоо чихэр инээдэндээ умбсан наадам, дэжлийн наадам гэдэг одоо нэг гоё шүлэг байдаг шүү дээ. Тэр яг л одоо ер нь тэр чинь үнэн шүү дээ. Эмээтэйгээ ингээл надад одоо нэг хөрхөө нэг торгон дээлэмсгээд үсийн минь хусцсан. Нэг халзан толгойтой даваарш. Эмээгийнхаа хормоноос зөвхөдөл наадам дээр очивол наадмын хуус ураад нэг суглаанд бөмбөг байна. Тэр бөмбөгийг авмаар санагдаад байдаг. Тэр наадам бол одоо миний санаанд байт. Гэтэ би авсан. Аваад би ч одоо тэг авнаа л гэсэн бол авна шүү дээ. Тэгээд одоо манай сумын ой болж байгаа энэ жил Дорногов аймгийн 70-60 сумын маань ой болж байгаа. Сургууль эмнэлэг сум гэдэг одоо гуруулах 100 жилийн ойдоо очно. Тий одоо ойдоо очно. Тэгээд ерөнхийдөө би энэ чон адуу эрхэн гурав галимаа гэсэн энэхүү дууга одоо сумынхаа 100 жилийн ойд зориулж одоо бүтээсэн. Тэгээд одоо чон адуу эрхэн гурав гэсэн дууга Монгол түмэндээ тэгээд сайхан надараа баяр наадмаа сайхан тэмдэглэн өрүүлээрэ 100 жилийн ойтой болон одоо ойн болох гэж байгаа ойн болоод өнгөрсөн ч гэсэн ер нь гэдэг Монгол түмэн 21 аймаг 330 сум тийм ээ одоо бүх одоо дуунтартай Монгол түмэн тэгээд аз жаргалтай эрүүл их сайхан надараа гэж хүсэж байна. Тэгээд сонин подкастыг одоо үзэн суугаа мөн одоо сонин подкастыг одоо хөтлөн явуулж байгаа тий. Та нартаа бас маш их баярлалаа. Амжилтыг одоо бүх зүйлд нь сайн санах хүсье. Баярлалаа. Дандаа урам харьлагч нэгэн байгаарай. Тэгээд омгсон, бахархсан ийм дандаа цоглог кимертэй дууга дандаа бусад фэнүүдтэй одоо сонсогчтой өргөн барьж байгаарай гэж хүсэн өрөөё. Тэгээд сайхан наадаарай. Баярлалаа. Тэгээд ер нь бол одоо яг саяны чинь одоо урам хайрладаг тий урам хайрлагыг маш их хүсдэг. Уран бүтээлийн маань сайхан сонсож намайг дуучин гэдэг нэр алдрыг өгсөн дуунтартай Монгол түмнийхээ яг итгэлийн алдчихгүй юмсан гэж айгүй хичээдэг. Тэгээд одоо саяны одоо нэвтрүүлэгтээ подкаст ярьсан бүх зүйлийг тий сайхан сонсож надтай хамт байсанд баярлалаа. Чомлож босон хөхөөдста эрхэм залбирч мөргөнө. Хөх талдаа хүлдэг сүнэж тайвхан. Хөхөхийн бөрнэгнэ ирдэ чатана. Чонадо эрхэн гурвал юма. Чонадо эрхэн гурв. Чонадо эрхэн гурв. Чонадо эрхэн гурв. Гал юма.